барилгуудаа нураахгүйгээр яг хадгалж үлдэхүүдийн тэрнээс 40 мянгатын нэг өөдөөдсөө харсан 8 бариг ч юм уу те авч үлдэхтэн гэдэгтэй биш. Одоо байгалийн музей тэр талбай хажуудлын хөрөнгөний биржийн хажуудлын юмнууд тэднийг авч үлдээд хэрвээ энэ шинээр баригдсан барилгууд тэлсэн бол хангалттай налаах өнгөрөөд одоо Улаанбаатар хот илүү том гоё болсон. Тийшээ бүр илүү хөгжил болцсон ч яах юм лээ те. Байгалийн түүхийн музей оронд юу гарах гэж байгаа юм болоо гэдэг асуусан. Чингисхааны музей байгуулсан. Одоо сайхан шавт явсан шүү дээ үгүйсээ. Тэгвэл байгалийн түүхийн музей хайж юм болохаа. Байгалийн түүхийн музей ч одоо байхгүй болчиход байгаа шүү. Яг бүр хэрэггүй мө байгалийн түүхийн. Тэр газар дээр нь Чингисийн музейгээ тавих юмгүй өстэй. Тэнгэрийн ам гэдсэн. Тийгөө их Тэнгэрийн ам байгуулна гэдэг нь заарлцсан байгаа шүү дээ. Тэгээд тэр газрын хий авч байгаа. Тэгээд тийм газар нь жоохон магаантай байгаа юм шүү дээ. Одоо яг байгалийн түүхийн музей гэж өдөг гүрлийн музей гэж байгалийн түүхийн музей гэж хэрэглэчихэд байгаа шүү дээ. Тэгээд яг тэр дотор нь орохоор өдөг гүрлийн зааврын ганц байгаа шүү дээ. Тэгээд байгалийн түүхийн музей чи яг үндсэн тэр нэг одоород нь хөөцөн тэр сан юм. Яг байгаа. Гинт нэг хардаа явчих. Авшаа модшиг гаргачих байгаа. Тэгэж шигээстэй. Тэгээд 3 жилийн дараа гэсэн чинь нөгөө байгалийн түүхэн музейд амар буудал байцсан солируулж аваад байсан тий. Тэгэж мол болцоо. Тэр моолны 8 дахь хорт ойлцсон яа.